За сайн байцгаана уу бүгд өнөөдрийн мэндийг хүргэе. 14 дахь удаагийн бичлэгээрээ уулзаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа би гадаа алхалтын тухай та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодсон байгаа. За модон дондор алхаж байна. За алхалт гэдэг бол хүний биеийн одоо хамгийн энгийн эхлэх дасгал хөдөлгөөн байгаа. За тэгээд одоо би тийм хүчтэй кардио, гүйлт эднийг бол төдийлнх тийм сонирхдаггүй. Яагаад тэгэхээр жин ихтэй байгаа үед бол хүн ингээд их тийм хит их хөдөлгөөн хийхлээр өвдөг болон үе мөчөнд нуруунд бас хит их ачаалал ирээд байдаг. Тийм учраас бид нар тэр үе мөчөндөө хамаагүй тийм ачаалал дугуйж их ч гэдэм үү те тэгж өхөөсөө илүүгээр эхлээ сайхан эрүүл тайван аргаар жингээ сайхан буулгах хэрэгтэй гэж боддог. За тэгээ хоолоо мэдээ сахараа хасаад тараас тосоо хасаад тэгээ дээр нь бид нар сайхан ингээд байгальд өдөр болгон алхавал одоо алхалт гэдэг маань бол маш олон давуу талтай. Одоо орчин үеийн шинжлэх ухаанд бүр судлаад гаргаад ирсэн байна л та. За хамгийн авч үзэхтэй бол одоо сэтгэл санаанд нөлөөлөх, бие мах бодод нөлөөлөх гэж хоёр хэсэгт авч үзэж байна. За бие махбодод бол зүрх судасны өвчлөлийг бол маш өндөр хувиар бууруулдаг. За цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. За мөн одоо биеийн өөх шатлалтанд сайнаар нөлөөлдөг. Одоо ялангуяа хүн ингээд агаарт алхах юм бол тийм ээ. Хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг. За мөн одоо ясны бэхжилтийг сайжруулдаг. Бидний тулгуур яс байна тийм ээ. Нуруу хөл гих мэтчлэн. За ясны бэхжилтийг сайжруулна. За мөн ясны нэгтийг бас сайжруулдаг байх нь байна. За мөн одоо энэ хүний хөлний энэ шилбэний бүдүүн булчин байна шүү дээ тийм ээ. Энэ булчин бол бидний зүрх булчин гэж бас хэлж болохоор зүрхэнд маш сайнаар нөлөөлдөг. Тиймээс ингээд энгийн зүгээр нэг алхаад байгаа юм шиг боловч бид нар зүрхэндээ болон ингээд бүх булчин маань жигд ажиллаж идэг байх нь байна. За тэгвэл сэтгэл санаанд өөр маш олон сайхан өөрчлөлтүүд бас ордог юм байна. Хүний сэтгэл санаа тайвширдаг юм байна. За мөн сэтгэл санаа гадаа алхалт ингээд тогтмол хийснээрээ эндорфин гэдэг одоо гормон ялгардаг юм байна. Энэ нь хүний аж шаргалтай байх одоо тэр сэтгэл санаанд бас нөлөөлт юм байна. За мөн одоо сэтгэл санаа ой тогтоолт сайжирд юм байна. Шийдвэр гаргалт бас сайжирд юм байна. Өөртөө итгэх итгэл эрүүл мэнд мэдээ сайжраад ирэхлээр дагаад бас өөртөө итгэх итгэл нэмэгдэн шүү дээ. Ингээд зүгээр нэг алхалт нь өөрөө маш олон сэтгэл санаа болоод биеинд давхар сайхан нөлөөнүүдийг үзүүлж байдаг юм байна. Тэгэхээр бид бүхэн одоо энэ 30 хоногийн хугацаанд би бол одоо өдөр болгон алхаж байгаа. За тэгээд та нартай өнөөдөр алхалтын тухай бичлэгээ хүргэлээ. За алхаж байгаа газраа харуулъя. Гоё модон дондор алхаж байна. За ой мод бол хамгийн гайхалтай хүчил төрөгчөөр баялаг. Тэгэд илүү одоо цэвэр энергитэй гэх юм уу? Одоо машин, тэрэг, утаа, элдв дуу чимээнээс төрдөө холдоод ингээд ууланд алхах бол маш сайхан байдаг. Бичлэгээрээ уулзъя. Бүгдээрээ сайхан алхаж байгаарай. Баяртай.